Аймгийн засаг дараагаас жаргал шинэ оны ажлын эхний өдөр хэлтсаагийн төлөг албаны дарга нартай уулзаж энэ онд ажилдаа баримтлах зарчмаа ярилцсан байгууллага тус бүрт үүрэг чиглэл өгсөн юм а. 2022 онд хариуцсан ажилдаа эзэн байна гэсэн уриалгыг аймгийн засаг даргаас төвшүүлж байгаа бөгөөд бүх шатны төрийн байгууллагын удирдлага ажилтан албан агчдыг уриалгыг зарчим болгон мөрдөж ажиллахыг чиглэл болголоо. Хариуцсан ажилдаа эзэн болгоё гэдэг уриалгыг та бүхэн төвшүүлж байна. Тэгэхээр би нөгөө анхны 3 зарчмын дээр харилцаа хандлага, авилга ашиг сонголоос ангид байгууллагын соёл буюу төр цаг баримтлахаас ахуулаад энэ олон зүйлүүдийг бид нар хэвшимэл болгож нэг төрийн байгууллага шиг төрийн байгууллагууд баймаар байна гэдэг зүйлийг хэлье. За түүнчлэн энэ оноос эхлэн жил бүрийг хүүхэд хамгааллын жил болгон ажиллах хүрээнд төрийн байгууллагын удирдлага бүр байгууллагынхаа хүүхэд хамгааллын зөвлөлийн даргын үүргийг давхар гүйцэтгэн ажилтан албан агчдынхаа ар гэрийн судалгааг наривчлан гаргаж хүүхдүүдийг альбаа эрсдлээс хамгаалах чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулж тайлгнадаг байхыг үүрэг болгосон юм а. За төрийн байгууллагын дарга нар хүүхэд хамгааллын салбар зөвлөлийн дарга болгож байгаагийн хувьд өөрийнхөө ажилтан албан агчдын ямар хүүхэд нь хаана хэн эрсдэлт бүлэгт байна гэдгийг судалж тооцож тэндээ анхаарлаа хандуулдаг болно. Өнгөрсөн онд аймгийн засаг даргаас санаачлан эхлүүлсэн ёс зүйтэй хүн сурталгүй төрийн алба байныг үргэлжлүүлэн төрийн албан агч бүр авилга ашиг сонирхлоос ангид байх, ёс зүйгээ баримтлан харилцаа хандлага дээр алдаа дутагдал гарахгүй байх, байгууллагын соёлыг хэвшүүлэх гэсэн 3 зарчмыг баримтлан ажиллахыг ахин санууллаа. Энэ 7 хоногоос эхлэн иргэдэд шууд үйлчлэгээ үзүүлдэг төрийн байгууллагуудад аймгийн засаг даргад шууд хүрэх иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах хайрцаг байршуулахаар болсон бөгөөд тухайн байгууллага хайрцагны бүрэн бүтэн байдал болон хувь хүний нууцыг хамгаалахыг үүрэг болгосон юм а. Энэ жил бол бүх төрийн байгууллагуудын үйл ажиллагаан дээр хяналт шинжилгээ хийдэг энэ иргэдээс санал гомдол авдаг энэ хайрцагыг ажиллуулж эхэлнэ гэдэг зүйлийг бас хэлье. Ялгаж салгаж ангилж ойлгоноо. Зориудаар хүмүүсийг төрийн албан агчийг төрийн байгууллагыг буруутгах байгаа зүйлийг бол бид нар ялгаж салгаад ойлгочноо. Гэхдээ бодиттой тэндээс бас ажлын шүүмжлүүд гарч ирэх юм бол тэрний дагуу бид нар ажил хийх болно гэдгийг хэлье. Мөн бүх шатны төрийн байгууллагууд төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад ил тод нээлттэй өгч иргэдээ мэдэх эрхийг ханган ажиллахыг ахин анхаарууллаа. 2021 онд дарханчууд цар тахалтай амжилтаа үргэлжлүүлэн тэмцсэний зэрэгцээ хотынхоо хүчил цэцэглэлтийг үргэлжлүүлэх ололт амжилттай олон ажлуудын ард хамтдаа гарсан. Энэ онд ч амжилтаа баттган илүү хариуцлагатай нэр төртэй ажиллахыг аймгийн засаг дарга хүслээ.